За энэ бол Kemba брендийн төв үйлдвэрийн офисын барилга. За миний хувьд 2016 оны S3L, 2017 оны T5, 2019 оны S7 загваруудыг үйлдвэрийн шоурум дээр үзэж танилцах сайхан завшаан тохиолдлоо. Ингээ үйлдвэрийн автомашины шоурум дээр сурвалжлага үргэлжлүүлье. Би яг одоо Kemba брендийн үйлдвэрийн шоурум дээр ирээд байж байна. За энэ энэ чи юу вэ? Зүгээр л загвар бол хятадууд бол ингэж хийж болсон байна шүү дээ. Загвартай. За энэ бол гайхамшигтай гоё харагдаж байна. Загварын үед бол аргагүй энэ хятадууд их таалдаад байсан ийм бас гоё машин хийдэг болохоор зэрэг хятадууд их авдаг байх л да. Вау, энэ зүгээр сайлартайсэн. Амар таалагдсан юм тий. Гоё юм шиг байна тий. Хамгийн гол нь одоо чанар нь ямар гэдэг юм бол гэдгээс зүгээр загвар дизайны хувьд бол одоо эднийх бол зүгээр баруунтаа бол өрсөлдөхөр хэмжээнд хүрчихжээ. Mazda шиг юм билээ тийм машин ч дээ. Нисчээ хоёр даалгавчтай тий. Мэдээж яг хятадын өөрийнх нь үйлдвэрийн машинууд бол хятад дотроо бол хямдхуунтай зарагддаг. Харин одоо бол миний урд нь ирж исэн үеийг бодвол хятадын үйлдвэрүүд бол чанар загварт бол барууны машинуудаас юм дутгаарг болцсон байгаа нь харагдаж байна. Наадахшаас зүгээр хэдэн он бэ? За энэ удаагийн аялал маань огт санамсруугаар энэ үйлдвэр дээр дагуулж ирсэн. Учир нь 2019 оны 3 сарын 15-наас 18-ны өдрүүдэд Бээжин хотод зохиогдсон аялын машины үзэсгэлэн худалдаан дээрээс Японы Isuzu үйлдвэрийн автомашин надад их таалагдсан болохоор үйлдвэр дээр нэрж үзэх сонирхол төрсөн юм аа. Ингээд Isuzu-гийн үйлдвэр дээр ирчгээд байж байхдаа алдарт Kemba брендийн мотоциклуудыг үйлдвэрлэж байгааг нь нүдээр үзэх сонирхол төрсөн юм. Ийхүү нэг сумаар хоёр тулаа буучих санаатай Kemba брендийн үйлдвэр дээр ажиллал хийлээ. Хятад найз нар маань намайг арай хэтрүүлэн танилцуулсан болохоор ч тэрөө Kemba үйлдвэрийн гадаад худалдааны хилцээхэн арай өндөр хүндэтгэл тогтож авч байна. 2010 онд Bike Group Чүнчин хотод Kemba брендийн үйлдвэрийг анх байгуулсан тэр цаг мөчөөс эхлэж Хятадын олон 10 хотод Германы алдарт Mercedes-Benz, Солонгосын Hyundai үйлдвэрийн давуу талуудыг шингээсэн эдгээр жип машинуудыг Шведийн Saab үйлдвэрийн технологиор үйлдвэрлэж байгааг энд ирээд мэдлээ. 2013 онд Kemba үйлдвэр 60,000 автомашин үйлдвэрлэж байсан бол 1 жилийн дараа үйлдвэрлэлийн хэмжээ 3 дахин нэмэгдэж 180,000 автомашин болж өссөн үзүүлэлттэй байна. Тэр жил Kemba брендийн автомашинууд дэлхийн түвшинд хүрч чадсан тул дэлхийн 15 улс оронд экспортлогдож борлуулалтын ашиг нь 8 тэрбум юан болж нэмэгдсэн байна. 2014 онд үйлдвэрийн 2 дахь ээж ашиглалтанд орсон бол 2015 онд 3-4-р үйлдвэрүүд ээлж дараагаар ашиглалтанд орж үйлдвэрийн ашиг 2016 он гэхэд 18 тэрбум юан болж өссөн байна. За ингээд Kemba брендийн үйлдвэр дээр хийсэн миний бяцхан сурвалжлага уугаар дуусч байна. Анхаарал тавьсанд баярлалаа.